Сайн байцгаана уу? Номын ертөнц клуб байхлагч Тэмэргэн байна. Бидний энэхүү байгаль экологийн тухай 50 номны маань дугаарт Сэлэг аймаг Зөмбөрөн сумын 11-ийн Б ангийн сурагч Зэрэгтийн Халин Болд байна. Халин Болдоо хоёулаа өнөөдөр яг ямар номын талаар үзэгчтэй уулзах юм? Жамбын Даш Дондгийн Чулуун номог гэдэг. Чулуун домог гэхээр яг нөгөө тайхар чулуу гэдэг чинь яг энэ тухай гарах уу? Үгүй ер нь бол амьтдын ер нь бол дүрстэй адилхан ер нь бол тиймэрхүү чулуунуудын талаар домогод хэллээ. За тэгвэл цохилт шамхан талаар багсаа мэдээлэл хуваалцаач. Манай зохиолч маань болохоор 1905-аас ер нь бол 1940-оос энэ хооронд амьдарч байсан бөгөөд Монголын орчин үеийн ер нь бол зохиолын ер нь бол нэрт төлөөлөгч өгөөд ер нь бол манай зохиолч маань зохиол олон судлаад сэтгүүлж тэгээд ер нь бол орчуулгын ер нь салбаруудад нэлийн нөлөөтэй байсан байна. Яг өөр зохиолууд гаргасан уу? Ер нь бол нэлийн олон байт юм билээ. Тэгэхээр манай зохиолч бол бас зохиолч гэдэг мэргэжлээсээ гадуур бас олон төрлийн мэргэжилтэй бас олон талын авьяастай хүн байсан юм байна тийм ер нь бол. За тэгвэл яг одоо хоёлаа номынхаа яг товч агуулгыг үзэгчтэйгээ хуваалцъя. Номон дээр маань болохоор амьтан болон хүн байгаль гурвын ер нь талаар гардаг хөвчлэн. Домогуудыг ер нь их хөвчлэн бичсэн байсан. Тэгэхээр ер нь бол яг олон домогуудын тийм цуглуулга маягийн ном гэсэн үг тийм. Чиний хувьд хамгийн таалагдсан домогоос хуваалцаж? Хамгийн таалагдсан домог гэх юм бол нэг гөрвлийн талаар домог байсан. За. Тийм. Яг тэр домогон дээр нь ингээд хүмүүс судлаачтай ингээд судалгаа хийгээд байгаль тавьж байгаа байхгүй. Тэр үед нь болохоор тэр хүмүүс маань нэг газар буудалтай. Тэгээ буудалж явах үедээ тэмээнээс ингээд ачаануудаа буулгаж явах үед нь тэр эвдээс нэг ингээд гөрвөл идэх байхгүй. Ингээд одоо зулцгалах төгсөөсөн гөрвөл. Тэр гөрвөл маань одоо ингээд тэр яг ингээд ачаануудын дэгэн дээр нь очингуудлаа цоолж ороод тэр дотор зулцгалсан байсан байхгүй. За. Тийм. Тэгвэл тэрийг тэр хүмүүс маань мдээгүй өглөө нь ачаагаа баглаад аваа явсан байхгүй. Тийм. Тэнгүүд манай гөрвөл маань зулцгонууд хаараас ер нь бол цөл тий одоо ингээд говьор тий одоо ингээд уул хад гээл дагаал яваад ирсэн. Манай хүмүүс маань дагажааг анзаарсан ирнэ. Яг яагаад дагажааг нь юусаа ойлгоогүй. Манай судлаачд маань яг ингээд зорсон газар очиод буудлаад яг яаж чад нөгөө гөрвөл маань яг зулцгонуудаа байгаа тэр яг ачаан дээр нь очингуудлаа ингээд тоог үзсэн байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс маань гайхаад тэр ачааг ингээд задлаа үзсэн чинь дотор нь ингээд зулцгонууд байсан. Тэгээ тэрийг ингээд зохиод юм бол судлаачд маань харчингуудлаа тий их сэтгэл гэдгийг юм дээр агуу байт юм бэ гэдгийг ойлгоцсон юм уу. Тэгэхээр ер нь бол яг домгууд нь бас өөр өөр ингэсэн тусдаа тийм сургамж өгөр зүйлстэй тий. Яг энэхүү ном нь байгаль эколог гэсэн бидний энэ удаагийн 50 номны жигсаалтын сэдвтэй яг яаж ямар утгаараа ингээд хөтөлцөөд холбогдож байгаа юм бол тэрүүн тэр болохоор амьтад болон байгалийн талаар нь хадны хад чулуун талаар гардаг болохоор холбогдож байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгвэл Халин Болдоо яг энэ домгууд дундаас яг хамгийн тийм сургамжтай нэг домгоос бас хаваалцаач. Таргууны талаар гэх юм уу? Тийм. За. Яг энэ дээр болохоор яг юуны талаар сургамж авдаг байдаг. Одоо ингээд хүний ингээд сайхан сэтгэл бас байдаг. Бас харт муу санаач гэсэн байдаг гэдгийг бас ингээд харуулсан. Айгуу гоё том гэсэн. Яг энэ дээр болохоор яг юуны талаар авдаг вэ? Одоо ингээд нэг одоо хүү байдаг байхгүй юу? Хүүхдөө зөв амьдардаг. Одоо тэр хүү маань өвөө нь өвдөх үед нь ингээд тэрийг ингээд эмчлэх арга нь таргууны ингээд цус гээд тийм зүйл хийсэн болохоор. Тэгээд таргууг ингээд барих шаардлага гараад. Тийм тэгээд таргууг ингээд барих гайд явж байхдаа нэг таргууны үүр олоод тэндээ ингээд хавхаа тавиад нөгөө нэг таргуугаа барих чахтаа нэг зулцгыг бариад тэгээд тэр зулцгаа аваад гэртээ оцсон чинь өвөө нь ингээд наатаа ч одоо ингээд алхаж байгаа мó гэж асуухт нь хүүн бол айгу ухаалаг хариулт гаргадаг. Үгүй ээ энийг тийжэнэ. Дараа нь болохоо цусыг авахтаа шипризээр ингээд цусыг авчнаа. Тэгээд ингээд таныг идэгсний дараа энэ таргууг тавьж явуулнаа гэсэн санаа гаргаад. Тэгээд тэр үед нь болохоор өвөөнд гисэн тий бас тэгж болох юм биш тий. Ингээд идэх чи юм байна гэсэн урам зориг аваад тэгээд таргуу идчихсэн байгаа. Тэгээд манай таргуунаа болохоор цаг өнгөрцсөнтэй ингээд хүний гараас ингээд хоол аваад юм нь хүнтэй нийлээ өөр татна болсон. Тий тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрэг ер нь өвөө нь идэгсэн юм уу тэнхэрсэн. Тэгээд тэгснийхаа дараа болохоор өвөө нь за одоо өвөл алхаж байна. Наад харах чи одоо ил ингээд явуулъя. Тэ ингээд гэрлүүн явуулъя гэсэн санаа гаргаад тэгээ хүүнд гисэн за тэгье да гэд буцаад байсан газар руу явж чах та
мэдээж хамгийн анх энэ таргуун ирэхдээ жижигхэн бит байгаа шүү дээ. Хүү болохоор твэлээ битэрсэн. Тий. Одоо л ингээд том болцсон. Нөгөө таргуун ингээд дийлж чадхааргүй болцсон. Тэг ингээд арай ядан тэг ингээд өргөө зулгаагаа явж хатна нэг тэрэгтэй хүн тараад. Тэгээ тэр хүн наа таргуй чи яах гэж байгаа юм бэ гэж асуусан байхгүй. Тэгээ тэр үед нь болохоор хүн энэ таргуйг байгальд нь тавих гэж байгаамаа гэж хэлэхдээ тэр нөгөө нэг жолооч одоо тий тэрэгтэй хүн маань наа таргуй надаа өгчхөө. Наа таргуй чи явж би зарчаа. Ярьсан нэлээд үн хүрнэ гэсэн санаа хэлэхэд нь хүү үгүй энэ таргуй миний өвөөг аварсан юм аа. Тийм болохоор би заавал байгальд нь буцааж тавина гэсэн үг хэлэхэд нь энэ жолооч маань болохоор жоохон хатгах санаа авсан юм тий. Наа түүний хөргөөд үгүй хаана тийм гэдгийг дагаж явж мэдээд тийм тэгснийхэн дараа хүүг буцааж өргөж өгч өгдлээ. Буцаж очоод тэр таргуйг олоод тийм ингээд юм арсын авсан байгаа. Тэгээд тэрүүний дараа болохоор хүү ингээд өвөө хоёр байж хат нь яг ингээд 3 хоногийн дараа нь ингээд цас орж эхэлдэг байхгүй. Тэр үед нөгөө таргуй маань одоо ингээд нөгөө нэг таргуй маань ачиндээ орж ицсэн чадчихв. Чи очоод хараад ирээ, шалгаад ирээ гэж хэлээд хүүгээ олсон чинь хүү очоод нэрийн дуудаад хайгаад хичнээн дуудсан чинь таргуй маань гарч ирээгүй байхгүй. Тэгээд ингээд хайгаа явж хат нь ингээд таргууны ингээд тий дөрвөн савар тэгээд нэлээд юм ер нь л тий бас эдрийн алдаг. Тэгээд тэр үед хүн болохоор өвдөг сөхрөөд нэлээд уйлаад шаналдаг юм. Тэгээд энэ яг энэ цохилт болохоор тэгээд энэ домог дээр нь хүн тий сайхан сэтгэлтэй байж болно. Бас ингээд ууч чадах санаа агуулж болно гэдгийг бас нэлээд агуулсан. Тэр нь бас жоон гонхтой төгсдөг зохиол гонхтой төгсдөг. Гэхдээ ер нь бол бас нэг надад нэг санаа байна л та. Ингээд зулцсан багт нь аваад ихээс нь холдуулаад авцсан болохоор яг дараа нь байгаль дээр нь тавихад тэр яг банк өсвөлдсөн болохоор яг өөрөөрөө амьдрч чадах байсан болов уу чи гэж бодож байна. Өөрөөрөө амьдрах тал нэлийн хэцүү байна. Одоо тар уг чинь тий хүний гарнаас банк авсаар хагаад өөр нь ингээд газарч ухаж чадахгүй тий сарван байсан өгчөөг болох. Ер нь бол тавьж явуулсан гэсэн тэр тарга маань өөрөө бас байгаль дээр амьдрч чадхааргүй байсан баг гэж байна. За тэгвэл яг чи энэ номыг хитээс хэдэн насны хүмүүс одоо хүүхдүүд ч юм уу эсвэл насанд хүрсэн хүмүүс ч юм уу те яг хэдийн насны хүмүүст илүү тийм уншаасаа гэж зөвлөх вэ? Ер нь бол домгууд маань болохоор бүгдээрээ л бараг ихэнх насны хүмүүс ч юм уу унших юм нэлийн тохиромжтой. Тийм болохоор ер нь бол бага ангийн сурагч гэлтгүү дундаа анги ахлах анги оюут нь тий одоо ингээ гэртээ зүгээр суудаг эцэг хийх ингээд өндөр насны хүмүүс ч гэсэн ингээ уншаас хахад нэлийн тохиромжтой юм бол авчих санагдсан надад. Тэгэхээр ер нь бол эдгээр домгуудыг мэдснээр яг өөрсдөө яг амьтдтай ойрхон байдалтайгаар ямар нэгэн сургамжийг авч болох нь байна. Бас байгалийн талаар мэдлгүүдтэй болж авч чадах нь байна тийм ээ. За энэхүү дугаарт маань оролцож энэхүү гайхалтай номыг танилцуулсан Халиун бололтой маш их баярлалаа. Подкастыг энэ хүртэл нь үзэж дуусгасан үзэгч та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Манай дараагийн 50 номны санал асуулга манай Номын ертөнц клубын нээлттэй Facebook групп дээр байнгын санал хүсэлтээ авч байгаа тул та бүхэн өөрсдийн санал болгох номнуудаа оруулах боломжтой байгаа шүү. Дараа уулзлаа төр. Баяр таа.